бичлэгийг онгоцсон. Танарсан уу? Би муу Жиний өнөөдөр бөөнөрөө аимшигын бичлэг үздэг. Би бичлэг гэж Бонор юу цогц. Ганцаараа буудгийг үзэхгүй. Бонор энийг үздэг. Энэ толгой хаялтаа. За очиод ирээ. Би цаашаа үзэж чадахгүй. Хойгоо нүгөөсөө толдроод хийж өдөө за. Танаас ханаа жиний яна. Өнөөдрийн бичлэгээр би юу хийж байгаа гэхээр за бараг 2 жилийн өмнө би гэртээ ганцаар TikTok аимшигын бичлэгүүд үздэгэ гэдэг бичлэг хийж исэн. Нэлийн удаан хийгээгүй. Яаж үзүүлээ жоохон заа. Анхныхыг би зургийн нөгөө тэгээ бэлцээхгүй юу. Өнөөдөр би гэртээ ганцаараа хонж байгаа. Аав ээж хоёр дүүнэр бүгд байхгүй. Яг тийм гэртээ ганцаараа байна. Аимшигын бичлэгээр үзээгүй. Тийм болохоор та нар ч гэсэн нэлээ их хүлээсэн юм шиг байлээ. Би яг та нарын харангуй коммент дээр бүр амар аимшигын TikTok бичлэгийнхаа part 3-ыг хийгээч гэж бичсэн байсан. Тийм болохоор өнөөдөр бүгд хамтдаа TikTok бичлэгэн дээр реакц хийцгээе. Шиний 10 цагт ганцаахлаа гэртээ. Тэгээ манай гэр ингээ 3 давхар болохоор хамгийн гол нь жоохон эвгүй зөө. Доор юу дуурайд байгаа юм мэддэхгүй. Доошоо ингээ харахад явах хэцүү зөө. Нэг давхарт дээр одоо манай үрж байгаа 3 давхарт дээр тийм нэг давхарт юм дуурангууд амар эвгүй. Хамтдаа бүгдээрээ хэлцгээе. Хамгийн ихний бичлэг. On the night of March 5th of 2024, a young girl is wide awake at a time when she should be asleep. According to the child's mother, the family has been on edge ever since watching the footage recorded on their daughter's security camera. It's around 11 at night when this is captured. Шөнийн 11 цагт болсон явдлыг нэ. Гэтэ энэ хүүхдийн өрөө энэ ямар балиар тоглоом тавьдээ би. Энэ тоглоом хаял та. Нөгөө Воско. Энэ крем аваад байгаа. Энэ 2000 таван. Тэний би нөө хийсэн юм. Энэ хаадлын хүүхдийн бүр чам. Эвгүй. Хүүхдээ би ингэ боддог заяа. Гадаадын хүүхдүүд нь амар эвгүй заяа. Ингээд өрөө нь хав харах байгаад байгаа байхгүй ингээ өрөөд хав харахгүй заяа. Тийм мөртлөө шүн дунд шүний 11 цагт хав харах өрөөндөө хүүхэлтэйгээ барингуудад you wanna play with me гэж суугаддаг. За одоо түгэ дуу хадл үзцгээе саашаа. Sure, I'll play with you. Go ahead and play me, yeah. Swing, swing, swing. Яг царайгаа харуулдаг болсон. Яг царайгаа харуулдаг болсон. Энэ парк гараа энэ хийхээс Хүүхд орон дотор орчих. Орондоо орчих. Бард хоёрыгээс Хүүхд орон дотор орчих. Орондоо орчих.
Яриад хингэл. Энэ үг яага. Энэ дуу нэг хийж чад. Энэ өн толгойнхын дуу нэгэд гараад их юм. Оо зогсцоо. It's no wonder that the mother has kept her daughter away from this room. From a toy lighting up on its own and strangely playing the same song the child hums, to seeing her getting dragged under the bed in a seamless motion, the family is extremely concerned for the safety of their children. They believe that something had lured her using a toy. Although it isn't certain if the mother had asked what her daughter had seen, she's made sure to lock the room after seeing this. But only a few days later, she does this. So I've been getting a lot of questions. People have been asking me, have you been in the room? Have you guys looked under the bed? No, we haven't. We haven't been in the room in the last 2 days. We've been a little scared. Энэ ээж нь хоронд орох нь харуулах гэдэг нь бид нарт. За точоод үзээрэй. Flashlight хасаад өчөж гүйж юм. Flashlight. What the fuck is that? Flashlight хасаад чаддаг. As if checking under the bed wasn't already scary enough, she captures this, a creepy-looking doll hidden below the mattress. She continues to record when suddenly the doll begins to move. Now it's a bit hard to see at first, but after looking again, its head can be seen shifting ever so slightly. It's as if it knows it's being seen. Immensely terrified, the mother bolts out of the room in a panic frenzy. Naturally, she's kept the room locked ever since then. While it isn't known if anything else had occurred outside of the room, but currently, the question on the parents' mind remains unanswered. Just what exactly had dragged their child under the bed? Гэтэ энийг худлаанаас хүмүүс зохиогоо TikTok-ийн хандлтаа авахгүйж хийсэн байж магадгүй л дээ. Гэтэ хэрвээ тгээггүй бол яах вэ? Тгээггүй бол энэ хүүхэлдэйнийхэн толгой молгоо нь хөдлөөд хүүхэд мөхтийн оронд орлоо авч явсан уусаа гэж жоохон эвгүй. За мэдгүй би энд бол их жоохон итгэхгүй байна. Энэ жоохон худлаа байж магадгүй. Та бүдээ дараагийн бичлэг үзье. In this next video, a grandmother is celebrating her birthday while being surrounded by friends and family, all of whom are singing happy birthday to her. Манай эмээ маань төрсөн өдөр нь болоод найзуудтайгаа хамт төрсөн өдөр тэмдэглэж байна нэ. As the video plays out, it seems that this footage is nothing more than just a normal video of someone recording their grandma, or at least it seems like that. Because as you continue to watch, something happens that makes this video the stuff of nightmares. This is what was caught. Эмээгийнхэн төрсөн өдөр эмээгийнхэн бичлэгийг авч байгаа юм байна. Тэгээ авч исэн чинь нэг эвгүй юм тэг камерт нь хүрсэн гэж энэ цаад бүдээд үл үздэхээ. Oh my god. Та нар харсан уу? Би бол цаашаа үзэж чадахгүй. Энэ хүн яг Oh my god. Та нар харсан уу? Гэлцэн төрөн өөрийгөө. Би бол цаашаа үзэж чадахгүй. Энэ хүн яг хэдүүлэндээ нагаас тэр хойгоо нүгүүс юм тодруулж харуулах юм санагдаад байгаа байхгүй. Яа, that's so fucked up. Би өрөөндөө ганцаар гэртээ ганцаар байгаа штеп. Би одоо ингээд усуумаа сандаад доошо буусан чи хойгоор ингээд хүн гүйвэл би тэрийг мэдэхгүй штеп. Камер намайг дагаагүй учраас хүмүүс хажууд байхгүй болохоор би хойгоор хүн гүйсэн мэдэхгүй штеп. Яа, яг гэж юм шиг өнөөдөр хийгээж одоо за.
As everyone collectively sings, a shadow-like figure bolts behind the grandma. In a swift motion, the figure is gone. It rushes over at full speed, but not so fast that we can't discern what this was. As viewers have noted, it kind of looks like a child, or a girl to be exact, who's running at an inhuman speed. Perhaps it was running so fast that no one had noticed it except the camera when reading the description it came with. As it states, the grandmother in this footage had a daughter who unfortunately passed away many years ago. When she was alive, she would often run around the house while playing with her older sibling. It's for this reason that she believes that this was her spirit. But as always, you be the judge on what was captured. Was a ghost caught on camera, or had something else been caught? Энийг ер нь бол хүүхэд байж магадгүй гэдэг байхгүй юу. Тэг хамгийн гол нь энэ имэд нэг охин байдаг гэсэн гинэ. Тэр нэлээ олон жилийн өмнө насварсан. Ер нь бол насвархаас өмнө гэртээ айгүй гүйж тоглох дуртай байсан болохоо дандаа гүйдэг байсан гинэ. Тэгсэн чинь яг бичлэгэн дээр нь бас нэг жоохон охин хойгор нь энэ имээг хойгор гүйж ийн. Охин юм болоо. Охиныхон сүнс нь ирсэн юм болоо. Тэгээд ээжийнхэн төрсөдөр хүчиж гүйж байгаа юм болоо. Хэдээс ингээд өөртөө айлахгүй бол тэн нэг юм яриад ингээд инээлгий. За дараагийн бичлэг. Юу юм? Хэцүү. Наад мэдрэмж чинь хэцүү. Хугацаагүй дата байдгийг мэдэхгүй явах бүрч хэцүү. Ондоо чиний тал. Бүх шинэ хэрэглэгчтэй 66 ГБ хугацаагүй датаг тэг төгрөгөөр өгөхөөр бол ондоо цэг юм байна. Бүртгүүлээд аваарай. 8 creepiest urban legends гэнэ. За та бүхэн маань бол намайг urban legend-үүд амар их ярьдаг байсныг мэдэн тэ. Сука, Яма, Онна юу итлээ. Нилээ удаа тийм нэвшлэг хийгээсээр би нэмнүүдийг мартсан байна. Кучисака, Мона, Онна ч илүү. За тэр urban legend-үүдийг мэдж байгаа. Тэрний тухай юм шиг байна. За эхнийх нь Slender Man. Нүүргүү өндөр хүүхдүүдийг хулгайлдаг. Энийг болтол мэднэ. Bloody Mary. Энийг бас би ярэ гэж бодож байгаа. Тэг яриаггүй. Энэ болохоор яадаг вэ гэхээр толны өмнө зогсож байгаа Mary гээд 3 удаа хилэнгүүт тэр гарч ирээ чамайг алдаг гэсэн нэг тийм urban legend байт юм лээ. Энэ urban legend-ийн тухай би ярэ гэж бодсон. Тэгээд харин завгарахгүй байгаад ярьж чадаагүй. Тэгэхээр хэрэг манайхан Bloody Mary-г urban legend-ийг яриулмаар авал дор коммент дэвчээд өгөөрэй. Тэгээд нэлээд олон коммент авбал би дараагийн бичлэгээрээ urban legend ярий. За дараагийнх нь Kuchisake Onna. Энийг бол би та бүхэнд ярьжсэн шүү дээ. Амгүй хүүхэн. Ам нь ингээд инээсэн юм шиг урагдсан. За энэ болохоор би хөөхөн байна уу гэж хэлээд үгүй гэвэл би тэгвэл хөөхөн байгаа юм чинь чиний амын ч гэсэн юм болгоод үгүй гэдэг. Тэгээ яавал алмаа зүгний энэ гэдэг үлээ тэрийг би марцчих. Тэгээд оройн цагаар гарч идэг хэдүүлээ бол мэдэн штэ. За дараагийнх нь La Lorana. Энийг өстө мэдэхгүй байна. Энэ болохоор өөрийнхөө живж насварсан хүүхдүүдээ хайгаад явж идэм байна. Тэгээ уйлж байгаа дуу амар сайн сонсогддог. The Black Eyed Children. The Vanishing Hitchhiker гэнэ. Шүн оройн цагаар агаад ингээд зам дээр машин барих гэж зогсож идэг. Тэгээд машинаа суулгангууд алгуулцдаг. За дараагийнх нь. Вау! Та энийг харж байна уу? Зүгээр wheelchair байхгүй юу? Тэгэнгүүт энэ тусгалт нь нэг хүнд хүрсэн явж байна. Би яг мэдмээр байхгүй юу? Энэ зургийг авсан эзэнтэй бүр ингээ уулзаад энэ зураг чи яг үнэн юм уу? Эсвэл ингээд та хуурамчаар ингээд зохиоцсон зураг юм уу? Гэтэ ер нь бол энэ аюу үнэн харагдаж байна. Чи дуртацчихсан юм алгацсан уу? Charlotte? Get in your seats right now. Hey, you kids, sit forward, please. Facing forward, thank you. That's what I like. Everybody, hang on. Is everybody okay?
Хөөх би энэ бүр аим итгэхэд ах юм. Энийг хүмүүс зөхөөсөн тэ эдитлсэн гэсэн ч гэсэн би аим итгэхэд байгаа байхгүй. Гэхдээ эдитлэг коммент тавьж та. I hope this is not real. The back room is real. Yes, it's real. Nice editing. Гэтэ энэ амар үнэн юм санагдаад хажуудлынхаа хүмүүс нь бүр амар чинээс юм шиг реакшн гаргаж байгаа. Камер мемерны бичлэг болохоор бүр үнэн юм санагдаад амар эвгүй байна. Чинээс нэгтэй ингэж хүн аллах болол хайчт юм бол эсвэл ингэж аллах болох боломжтой гэдэг юм болов. Тэрийг амар мэдмээр санагдлаа. Хамгийн best сүнсний зургууд зарцгаая. Christmas past. Сүнсний нан дээр. Окей. Гэр бүлэрээ амар гоё Christmas-ын зураг авахулсан чи ингээд сүнс гараад ирсэн байл бас ийгүүлийн тэ зурган дээр нь ghostly apparition. Гэтэ нэг сүнс гэж яаж мэдэх юм. Энэ зүгээр хойно нэг хүн самс руу гартсан биш байх юм билүү. Энэ хоёр хүн нь өөрсдөө сүнс шиг харагдаж байна. Mother and daughter alone in the house had a ghostly visitor. Ганцаар хойлохнал байсан гэдэг аахгүй. Гэтэ I don't believe энэ зөвхөн хүн шиг харагдаж байна. Гүүч юм уу? Хүл мүлтэл ш сүнс. I don't know. Nursing home авсан зураг, локейшн нь мэддэхгүй 15 минутын дараа нэг хүн үхсний дараах зураг гинэ. Энэ надад сүнс шиг харагдахгүй л байна. Гэтэ заримдаа камерууд авсан зураг авцлаад шүү дээ. Би ч гэсэн ингээд санамсаргүй найзуудтай хам зураг мураг авахуулаад тэгэнгүүт нэг булан тийм хар өнгөтэй юм ингээд заримдаа гарцсан флашлайт энтертэй ялангуяа зураг авангууд жоохон тэгцэн байдаг. Тэгэхээр би бол тэгээд амар энэ сүнсээ нэмсэн гэж боддгоо. Мэдхгүй энэ бол нэг хайр сүнс шиг харагдахгүй. За энэ бол жинээсээ юу харагдаж байна. Нартаа. Ямар юу би нүцгэн хүүгийн юм хээшин. Mary Lee гэдэг хүн nurses 1900 оны ихэнх үед амиа хорлож ирсэн гинэ. Энэ бол жинээс сүнс шиг харагдаж байна. Энэ бол хүн юм шиг харагдав. За энэ бол за яг хөө энэ дээрээ бол ингэ бичсэн байхгүй. Энэ зурган дээр 3 хүн байх хэрэгтэйсэн гэж бичсэн байгаа. Гэхдээ зүгээр дөрвөлээ найзууд 4 найз зураг авахулж байгаа л нэг найзыгаа жоохон ингээл авахулсан юм шүү тий. Тэнгүүд нөгөө найзынхаа царай жоохон ингээл гарцсан. Би амар ингээд гоёор бодох хичээд байгаа байхгүй манайхан. 1959 онд Австрал гинэ. Энэ хасана зүгээр хүн шиг харагдаад байгаа юм. Тэгтээ жоохон ингээд бүддэг. Хүн байлаа гэхэд ингэж муухай бүддэг гарахгүй л тээ. Цаадлах нь моднууд нь гэрлэж харагдаад тас тийм. Тэгээ сүнснүүд ийм амар хөөрхөн. Энэ бол амар хөөрхөн өсмөсийн цэл зам гоё сүнс шиг харагдаж байна. Энэ ном бат. Яг энэ хэсэгт ийм цагаан дуу өнгөтэй болсон. Энэ л сүнс юм шүү. Window. Хоосон шоронгийн өрөө дотор авагдсан зураг гэнэ. Энэ уг нь хоосон байх хэрэгтэй мэн л та. Тэгсэн чинь нэг юм эмхтэн сүнс. Гэхдээ би энд амар итгэдэг заяа. Шоронд амар олон сүнс байдаг гэдэгт. Яг бол шорон чинь ер нь бол амар муу энергитэй газар шүү дээ тий. Дандаа алуурчин, хулгайч гэдэг муу муухай юм хийсэн хүмүүс цуглардаг тийм газар. Тийм болохоор ягаад ч надад байгаа тэр хүмүүсийн алсан, тэр хүмүүсийн ингээд холбогдсон тэр нэг нас орсон хүмүүс байгаа шүү дээ. Тэдний сүнс нь ягаад ч хамгийн түрүү шоронд хурж ирж хорогдсон юм шиг санагдаад байд юм ямар тааж надад. Тэгэхээр ер нь бол шоронд нэлээд олон сүнснүүд их байдаг байх. Тэг ялангуяа шоронд чинь амар олон хүмүүс би нэг алт юм билээ шүү дээ. Бас тэнгуут бас эвгүй. Ер нь эвгүй. Энэ үнэн мэж магадгүй. 2 зураг авагдсан гинэ. Тэгээд нэг нь болохоор флаштай, нөгөөт нь флашгүй. Тэгсэн чинь нэгэн дээр нь болохоор ингэж авагдаад хоёр дахь дээр нь болохоор ингэж авагдсан байна. Тэр та нар одоо анзаарч байгаа бол эхнийх дээр нь болохоор энэ одоо буржур өстэй эмэгтэй, сар өстэй эмэгтэй хоёрын донд хинч байхгүй байхад энэ зурган дээр та дундад нэг юм сонь гинт юм сонь зэрэг гараад ирсэн. Хар өстэй ихч гараад ирсэн. Тэр нь тиймүүтэй бүр ингээд амар эвгүй. Би минь харагдахгүй. Тэгвэл гинт зүгээр гараад ирсэн. Би ингээ ангийнхантайгаа зураг авахулсан чинь 2 удаа зураг авахулаад флашлайтгүй. Тэгээ флашлайтгүй зургийг харж байгаа дараа нь флашлайттай зургийг харсан чинь гинт нэг манай ангийн хүүхэд биш өөр царай гэж зурган дээр гараад ивэл би ч сайн аа. За манайха бичээр би бичлэгийг үргэлжлүүлэхээс өмнө та бүхэн нэг юм хэлье. Юу вэ гэхээр ондоо сайт шинээр бүртгүүлээд 66 ГБ хугацаанд дуустдаггүй датаг шууд 0 төгрөгөөр та бүхэн маань авах боломжтой. 66 ГБ дата Netflix-ээс 3300 ширхэг рeel үзэх, 220k чат илгээх, 660 цаг ChatGPT ашиглах,
дата юм. Ер нь бол хугацаагүй дата болохоор хүмүүс нэг цэнэглчээд байгаас маш удаан баг 2-3 сар ашигладаг. Одоо дата ашигладаг болсноос хойш ямар ч тийм дата дуусах одоо миний дата ингээд их чиглэлжүүлж байгаас та нар ингээд штэ дуу муу сонсч болохгүй миний дата амар хурдан дуусчихдээ ингээд ямар шалгагүй болсон амар амар. Тэгээ би ер нь бол хамгийн сүүлд хизээ датагаа цэнэглэсний бол санахгүй байна. Одоо нэг шалгаж үзэхгүй бол дата дуусчих магадгүй. Яа гэвэл баг жил болох ч нэггүй юу. Би нөгөө хямдалтай үе болгонд нь шууд авчдаг. Тэгээ та бүхэн маань алга болдоггүй да тнийг амлаад үзээч. Үнэгүй юм биш манайхаа. Хэрвээ та бүхэн маань ондоод бүртгүүлээгүй шууд 0 төгрөг үнэгүй авах боломжтой. За нэг иймэрхүү мэдээллийг та бүхэнд хүргэхийг хүссэн. Тэгээ манай өнөөдрийн бичлэгийг үзэж байгаа хүмүүс ам бүгдээрээ 0 төгрөгөөр ондоогийнхын датаг аваарай. 6 ширхэг сүнсний бичлэг гинэ. Нэгний бичлэгийнх нь их ямар амар юм бэ? Би бүр сайн амар зурчлаад хөө. Ингээ хөлс мөс гоожод амар ёо. Одоо хүртэл үдэнд харагдаж байна. Би ингээ худлаа гэж бодох гэж хичээсэн ч гэсэн энэ бичлэг бүр айн үнэн байлаа. Яаж хүн ингээд хоньс нь жинэс татааг байхад чинь хөл мөлн дээш ингээд болж молоод тэгэл бүр амар татагдаал. Тэгтээс амар зочлоо. Би өмнө зочихгүй гэж бодчихсон чинь сая бол амар зочлоо. За ингээ өнөөдрийн бичлэг маань дууслаа. Тэгээд бичлэгийн маань дуустал үзсэн хүмүүстээ үнэхээр их баярлалаа. Тэгээд дараа нь жиний илүү сонирхолтой бичлэгэд хийж ирэх болохоор дараагийн бичлэг хүртэл төр баяртай. Лайк, сабскрайб дарах бити мартаар манайхаа бас хажууд талд байгаа хонхоо дараад миний бичлэгийг цаг тухайд нь үзэх боломжтой шүү. Нэг давхрын гацхооны энэ удаагийн бичлэг ингээд дутлаа. Зургатан дээр нэг удажийн утсан дээр төрний амьсгалууд амар байлаа. Дараагийн бичлэг хүртэл бай бай баярлалаа. Ника үзэлт. Баяртай.